Энэ 2025 оны улсын төсөвт энэ зээлийн хүүгийн татаас гээд хүнс хөдөө аж ахуй өнгөн үйлдвэрийн яамн дээр бол тодорхой нэр бүхий 4-5 хөтөлбөрийн хүрээнд бараг хагас их 80 төгрөгийн зээлийн хүүгийн татаас тавигдсан явж байгаа. За би бол ерөн зарчмын хувьд бол энэ зээлийн хүүгийн татаас тавиад зарим аж ахуй нэгжид 3% үдэ зээл өгөөд бусад аж ахуй нэгжинд бүр ингээ 30-аас дээш хувийн зээлтэйгээр ажил ажлаагаа явж байгаад бол ийм давхар зах зээл үүсгэж байгаа явдал бол Монголын бизнесүүдийн бас өрсөлдөх чадварыг бүр улам хомж байгаа гэсэн ийм байр суурьтай байдаг. За тэгээд жижиг дунд нөгөө жидүү сан дээр юу болсныг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ давхар зах зээл үүсгэж улсын төсөв дээр татаас тавих тусмаа энэ улс төрт ойрхон шийдвэр гаргах төвшөнд ойрхон нөхдүүд нь л зээл аваад тэгээ манай энэ бизнесийн салбар чи ерөөсөө давжаараад өрсөлдөх чадваргүй болоод тэгээ дандаа ийм давхар зах зээлүүд үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр бид хэдүүлээ энэ бодлогоо өөрчлөхгүй мүү? Нийтээр нь зээлийн хүүгээ бууруулах хэрэгтэй байна. Тэгэхээр танаа энэ салбарыг дэмжинэ гэж оруулж ирээд байгаа бүх энэ хөтөлбөрүүд чинь яг эргээд салбаруудыгаа ийм тижээвэр болгоод өрсөлдөх чадваргүй болгоод тэгээ ерөөсөө тэр нөгөө экспортод бүтээгдэхүүн гаргах мөрөөдөлч талаар болоод ийм асуудал үүсээд байна. 35 жил бид яг ийм бодлого хэрэгжүүлж ирсэн. Тэр дундаас бойдсон аж ахуй нэг ч алгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ бүр нэг ийм сэтгэлгээний хувьд өөрчлөлт хиймээр байна. Зээлийн хүүгийг ингээд бүр тэнхлэхээр нь буулгах боломж байхад та нар ингээл янз бүрийн хөтөлбөр оруулж ирэл одоо тэр жидүү сан дээр ахаад 58 тэрбум нэмнэ гэж байна. Эний чи бас хийн авах юм? Нөгөө улс төрчид нь хувааж авах юм уу? Тэр энэ дээр бол би бол зур зарчмын хувьд бол маш хатуу тийм одоо эсрэг байр суурьтай байгаад байгаа. Яагаад вэ гэхээр энэ их хурал бол одоо ийм реформын шин чанартай өөрчлөлтүүд хий гэж зорьсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн бодлого бол арай өөрөөр явах ёстой шүү. Тэр энэ яамдын одоо бас энэ бодлого тодорхойлж байгаа дарга нар бол одоо энийг бас хармаар байна. Тэгээ 35 жил бид нар энэ замаар явж ирлээ шүү дээ. Тэгээ 35 жилийн дотор тэр ийм хөнгөлтэй зээл авсан хүмүүс чинь ингээ сайжирчих нь яасан юм бэ? Жидүү сан дээр тухайлах юм бол эргэн төлөлтч маш муу байгаа. Тэр аудитынхаа дүгнэлтүүдийг хар дандаа ийм хязгаарлалттай дүгнэлтүүд авцсан байж байгаа. Тэр энэ дээр бол би бол энэ саналыг бол эрс эсэргүүцэж байна. Баярлалаа. Ирсэн номер тайлбарлая. Гишүүний асуултанд нэмэлт тайлбар өгье. Тэр энэ зээлийн үгийн татаастаа энэ санхүүжилтийн хэсгийн бол сүүлийн 35 жил яваагүй гэдгийг бас хэлмээр байна. За сүүлийн 4 жил энэ арилжааны банкудаар байгаа чөлөөт их усурыг зах зээлд оруулах чиглэлд төсөвт ачаал баг байлах үүднээс энэ зээлийн үгийн татаастаа банкуудын их усурыг ашигласан ийм зээлийн санхүүжилтээр 2 хөтөлбөр дээр одоо зээл гарч явж байгаа. За би хариуцлагатайгаар бас хэлж байна танд. Тэгээд ер нь бол энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зээлийн үгийн татаастаа явсан. За энэ нь бол 3%-тэй биш. Бид нар Монгол банкны бодлогын гүйтээ уялдуулж татаасыг олгоод аж ахуй нэгжүүдээр очиж байгаа зээл одоо бол 7-8%-тэй ийм зээлийн санхүүжилт явж энэ хүнсний хөтөлбөр за дээрэс нь одоо ингээд энэ оноос хэрэгжиж байгаа цагаан алт хөтөлбөр хоёрыг бол хэрэгжүүлж байгаа. Жижиг дунд үйлдвэр гэдэг бол өөрөө бас тусдаа хуультай нийт борлуулалтын орлого нь 2.5 тэрбум хүртэл одоо борлуулалтын орлоготой ийм аж ахуй нэгжүүд олгож байгаа ийм зээлийн их усур энэ бас арилжааны банкаар явж байгаа. За яг жижиг дунд үйлдвэрийн одоо үйлдвэртэй холбоотой энэ аудитын тайлан за бусад одоо ямар нэгэн улсын төсөв болоод энэ хөгжлийн банкны энтер бүх төлбөрүүдэд жижиг дунд үйлдвэрийн газар бол бүрэн төлж барагдуулсан. Энэ тухай тайланг бас танд талбайсаар хөрвүүлье.